Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн сэдэв ашигын төвшин байна. Тэр дундаа маркап болон маржин гэдэг хоёр нэр томьёоны гол ялгааг тайлбарлаж өгнө гэж. За тэгэхээр ашигын төвшинг тооцоолохын тулд бид нэр орлогын тайлангаас мэдээллүүдийг бол авч ашиглах шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл орлогын мэдээлэл, өртөгөө зардлын мэдээлэл, ашигын мэдээллийг үндэслэж эдгээр ашигын төвшинг тооцоолдог. За жишээлх юм бол орлого тал дээр борлуулалтын орлого байна. За борлуулалтын орлогоос бид нэр өртгөө хасах юм бол нийт ашиг гардаг. За нийт ашиг дээрээ бусад орлогуудаа нэмээд, олзоо нэмээд, гард зардлуудаа асуул татврын ашиг гардаг. За тэр дүнгээсээ татврын зардлаа асуул татврын дараах буюу цэвэр ашиг гардаг. Өөрөөр хэлбэл ашигыг олон янзаар тайлагнадаг, толиулдаг учраас ашигын төвшинг олон янзаар гаргаж болдог гэсэн үг. За тэгэхээр ашигын төвшинг бид ингээ хоёр ангилдаг гэдэг. Сая ирсэн байгаа. Маркап болон маржин гэж хоёр ангилдаг. Тэр маркап гэдэг нь өөрөө өртөг дээр суурилдаг ашигын төвшин байна. За зарим Монгол номнууд дээр бол өртөг дээр нэмхэн ашигын төвшин гэж бас тайлбарладаг. За маржин гэдэг бол үн дээр суурилдаг ашигын төвшин байна. За томьёог нь харуул маркап нь тухайн борлуулалтын үнээсээ өртөг эсвэл зардлыг хасаад нөгөө ямар ашигыг үндэслээд төвшин тооцох гээд байгаа юм бэ гэдгээс л хамаарна гэсэн үг. Хэрвээ нийт ашигын мэдээллийг ашиглаад ашигын төвшин тооцох ч бол үнээсээ өртгөө хасаад өртөгтэй харьцуулаа явчихна. Харин үндсэн үйл ажиллагааны зардалтай холбоотой ашигын төвшин тооцох гэх юм бол нөгөө зардлаа оруулж ирдэг юм. Тэгэхээр маркап буюу өртөгтөр нэмэх ашигын төвшин тооцоолохдоо үнээсээ өртөг зардлыг хасаад өртөг зардалтай харьцуулж өгдөг. Харин маржныг тооцоолохдоо үнээсээ өртөг зардлыг хасаад үндэ хувь. Тэр өртөг зардлыг хасж байгаанаас өмнөхтэй яг адилхан. Хэрвээ нийт ашигын маржныг тооцож бол үнээсээ өртгөө хасаал үндэ хуваачна. Харин үндсэн үйл ажиллагааны ашигын маржин тооцож байгаа бол зардлаа оруулж ирнэ. Татврын өмнөх ашигын маржин тооцож байгаа бол татвар бусад зардлуудаа оруулж ирнэ. Татврын дараах үе цэвэр ашигын маржин тооцож байгаа бол өртөг зардал бүгдээрээ орох байдлаар энд тооцоол хийгдэнэ гэсэн үг. Ямар ашигын төвшинг ашиглаж байна гэдгээс хамаарат энэ томьёо ингээд өөрчлөгдөд явна. Үр дүн өөр гараад явна л гэсэн үг. Тэгэхээр хоёр ашигын төвшин хоёулаа адилхан орцын мэдээллийг ашигладаг. Тэгэхээр адилхан орцын мэдээлэл гэдэг нь орлогын тайлан дээр байгаа нэг орлогын мэдээлэл, өртөг зардлын мэдээлэл, ашигын мэдээллүүдийг ашигладаг хоёр тусдаа нэр томьёо юм аа гэж. Гол зорилго нь мэдээж үн тогтооход ашигладаг. Тухайн борлуулж байгаа усундагаа бид нар хэдэн төгрөгөөр борлуулах вэ гэдэг үнэ тогтооход ашигладаг гэж. За тэгэхээр маржин гэдэг нэр томьёо дотроо дөрвөн төрлийн маржин байж болно гэж. Ашигыг олон янзаар тайлагнаж байгаа үед ашиг болгон дээр маржныг тооцоолж болдог. Одоо жишээлх юм бол нийт ашигын маржин буюу төвшин, үйл ажиллагааны ашигын маржин буюу төвшин, татврын өмнөх ашигын маржин буюу төвшин, цэвэр ашигын төвшин буюу цэвэр ашигын маржин гэдэг нэр томьёонуудыг тооцоолж болно гэж. Тэгэхээр эдгээр дөрвөн төрлийн маржин бол борлуулалтын үн дээр суурилж байгаа. Өөрөөр хэлэх юм бол эдгээр ашигуудыг борлуулалтын орлоготой харьцуулах юм бол эдгээр маржнууд гараад ирдэг гэсэн үг. Тэгэхээр ашигын маржныг бид нар ямар мэдээлэлээс харах боломжтой байна гэхээр санхүүгийн тайлангийн шинжилгээний эхний алхам бол хэвтээ болон босоо шинжилгээ байдаг. Тэгэхээр босоо шинжилгээний үр дүнгээс бид нар ашигын маржныг харах боломжтой. Одоо жишээ 2024 он дээр нийт ашигын маржин бол 30.62. Эндээс юу гэж харах боломжтой гэхээр нэг төгрөгийн борлуулалт хийхэд 30 мөнгө нь ашиг болдог. Ойролцоогоор 70 мөнгө нь өртөг байна гэдгийг харах боломжтой. За дараа нь татврын өмнөх ашигын маржин байна. Татврын дараах ашигын маржин. Одоо чинь татврын дараах ашиг буюу цэвэр ашигын маржин 10.82 гэж. Өөрөөр хэлэх юм бол тайланд хугацаанд нэг төгрөгийн борлуулалт хийгээд түүний ойролцоогоор 11 мөнгө нь цэвэр ашиг болж үлддэг гэсэн үг. Зөрүү
89 мөнгө нь өртөг болон зардал байна гэдгийг харах боломжтой гэсэн. Харах боломжтой. Тэр босоо шинжилгээний үр дүнгээ шууд харж болно. За босоо шинжилгээ хийгээг бол өмнөх томьёогоороо тийм ээ. Нийт ашигын дүнгээ борлуулалтын орлоготой харьцуулаад 30/62. Татварын өмнөх ашигын дүнгээ борлуулалтын орлоготой харьцуулаад 12.8. Цэвэр ашгийг борлуулалтын орлоготой харьцуулаад 10/82 гэх мэтээр ашигын маржнуудыг тооцоолох боломжтой байдаг шүү гэж. За адилхан жишээ авч үзье гэж. А компани ундаа борлуулдаг. За ундааны нэгжийн борлуулалтын үнэ 2000 төгрөг. Нэгжийн өртгөх нь 1600 байгаа гэж. За тэгэхээр ашигын төвшинг тооцооллоо. Өртөгтөр нэмэх ашигын төвшинг тооцоолохдоо үнээсээ өртгөө хасаад өртөгтэй харьцуулж байгаа тийм ээ. За эндээс харуул маркап нь 2000-аас 1600 гэсээр нийт ашиг нь 400. Нэг жундаа борлуулахад 400 ашигтай байдаг. Тэр 400-аа өртөг 1600-д харьцуулахаар 0.25 буюу 25%. Үүнийг бид нар маркап буюу өртөг нэмэх ашигын төвшин гэж хэлдэг. Тэгэхээр нэг жундааны хувьд бид нар тооцоолоход за нийтээрээ тооцсон ч яг адилхан тийм ээ. Бизнесийн ердөө үйл ажиллагааны үр дүнгээр өртөг нэмэх ашигын төвшин 25% байна гэдгийг харж байна. За тэгвэл нөгөө ашигын маржин гэдэг зүйлийг тооцоолъё. Тэгэхээр нийт ашигын хувьд бид нөгөө орлого өртөг гэсэн мэдээлэл үндэслэлээ тооцоолъё гэж байгаа учраас нийт ашигын төвшин гэдэг зүйлийг тооцож байгаа. За нийт ашигын маржин гэсэн үг. Үнээсээ өртгөө хаслаа үндэ харьцуулж өгнө. Өөрөөр хэлэх юм бол gross margin буюу нийт ашигын маржин 2000-аас 1600 хаслаа 400 ашигтай түүнийг үндэ харьцуулж өглөө 0.2 буюу 20% гэж. Тэгэхээр А компани бизнесийн ердөө үйл ажиллагааны үр дүнгээр бид нар ашигын төвшинг тооцоолоход. За ашигын төвшинг тооцоолохдоо бид нар борлуулалтын орлого, борлуулалтын өртөг, нийт ашиг гэдэг 3 мэдээллийг үндэслээд тооцоолоход өртөг нэмэх ашигын төвшин бол 25% байна. Харин нийт ашигын төвшин буюу маржин 20% байна гэдгийг харах боломжтой. Тэгэхээр компани удирдлага шийдвэр гаргахдаа за 25 гэхээр бид нар бий болгосон байгаа бүтээгдэхүүний барааныхаа өртөг дээр өртгийн 25% нэмж үнэ тогтоож байна гэсэн үг. Тэр 25% ашигтай борлуулалт хийж байгаа учраас компани 25 ашигтай байна гэдэг яриад явдаг. За энэ нь өөрөө яг нийт ашигын төвчнөрөө тооцоолол 20% байгаа шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр шийдвэрээ гаргахдаа яг нөгөө ашигын маржнаа зөв тооцоолохдоо бид нийт ашигын төвшин гэдгээл зөв тооцчих юм бол бид нар орлогын тайлан дээр байгаа ашиг алдагдлыг зөв тооцоолох, нөгөө зардлуудаа хэмнэх, зардлуудаа бууруулах, орлогоо нэмэх арга хэмжээнүүдийг авах бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр борлуулалтын орлого нь за тэр дүнгээс өртгөө хасахад нийт ашиг 20% байна. За энэ 20%-өөс компани нөгөө зардлуудаа хасахад зардал нь магадгүй 15% эзэлж явах юм бол 5% ашигын марж, цэвэр ашигын маржтай байна гэдэг. Ингээд тооцоолох боломжтой. Тэгэхээр ямар нэг бараа бүтээгдэхүүнийг худалдаж аваад эсвэл өөрсдөө үйлдвэрлээд борлуулж байгаа нөхцөлд нийт ашигын төвшин гэдэг хувийг л ашиглаж шийдвэр гаргаж байвал илүү сайн шүү манайх. Илүү сайн. Тэгвэл нөгөө цэвэр ашигын маржныг бид нөө зөв тооцоолох боломжтой гэсэн үг. За ингээд асууж тодруулах зүйл байвал энэ видеоны доор комент бичээрэй. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа.